Hello everyone. Өнөөдрийн дугаараар нөгөө топ 10-гийн цувралынхаа дараагийн дугаарыг хүргэх гэж байна. Тэгээ юу ярих гэж байна гэхлээр Dan Schneider гэдэг нэг бүдүүн нөхөр өдөн штэ. Тэр нөхрийн хийсэн хамгийн муу заваан балиар юмнуудыг ингээд ярихаар бэлдсэн байна. Саяхан нөгөө Quirona set Dark Side of the Kids TV гээд баримтат кино одоогийн байдлаар ингээд 5 ангид гарчихсан байгаа юм байна. Тэгээд та нар ингээд үзээгүй байдаг юм ахэд ер нь энэ кинон дээр гарсан юмнуудыг ер нь баг сонссон баха. Тэгээ ер нь л ингээд энэ кинон дээр гарсан болон гараагүй зүйлсүүдийг ингээд дуртнаа. Тэр баримтат кинон дээр ерөнхийдөө Nickelodeon сувгийн хүүхдийн шоунуудын ард нь одоо ингээд ямар аимшигтай зүйлс ингээд болсон талаар өгүүлдэг. Тухайн сувгт ажилладаг байсан ажилчид жүжигчид гэх мэт маш олон хүмүүсийн гэрчлэлээр дөрвөг баримтат киног үзээд үндэ ингээд ер нь чихэндээ ингээд итгэсэнгүй. Ямар ч ч энэ муухай нөхөр эмэгтэй хүмүүс ер нь амар дургу. Тэгээ ёстой муухай харцдаг байсан билээ. Тэгээ ер нь ямар ч хүндлэлгүй харцдаг. Ерөнхийдөө маш их дорд үздэг байсан юм билээ. Тэгээ хамгийн ихэнд болохоор Lee Bolway гэдэг тийм 90-ад онд гарч ирсэн Amanda Shaw эхний үйлрэл тоглосон юм охин байт юм байна л да. Тухайн үед юм жоох хөвгтэйсэн. Тэгээ энэ жүжигчин болохоор кино багийнхантайгаа их сайхан эвтэй нартай ажилладаг байсан ба. Тэгээ Дэниг хамгийн анх энэ амар токсик хүн гэж одоо хэлжсэн хүн юм бэлээ. Түүнийг ажлын орчоо хортой харилцаа үүсгдэг хэмээн шүүмжилдэг байсан юм байна. Дээрээс нь түүний торнадотой зөрүүлдэг байсан. Яагаад тэгэхээр Дэн ороод ирэх юм бол хамаг юмсыг ингээ сайхан муухайтай нэг хамаагүй хам чимж явдаг байсан хүн юм байна. Тэр сет дээр байгаа хүмүүс рүү орилж хашгичаад бараг сүнсийг сороод аваад явах нь холгүй. Тинхүү энэхүү жүжигчний маань 13 насны төрсөн өдөр болоод сетэн дээр байгаа хүмүүс ингээ бөөндөө гой баярлж исэн чинь ингээ Дэн орж ирсэн юм байна. Тэгснэ тэнд байгаа том хүмүүс рүү шууд яг ч юм том билээ авсан. Наад охинд чинь бэло бараг хэрэггүй байсан юм штэ. Тэгээд ч барах юм уу энэ төр гээд хүмүүсийг загнасан байгаа юм. За тэгээд энэ юутай холбоотой байсан бэ гэхлээр Дэн ер нь амар racist хүн байсантай холбоотой. Diverse хүрээнд ер нь өнгөт арьстай хүүхдүүдийг тоглоулах ингээд хэрэгтэй байдаг нь бичигдээгүй хөл бөгөөд ерөнхийдөө өнгөт арьстай хүүхдүүдийг ер нь нэг тийм эвгүй дөрүүдэд тоглоулах гэд байдаг хандлагатай байсан. За хоёрт нь болохоор илүү цагаар ажиллах. За хүүхдийн хөдөлмөрийн мүлжлэгээс гадна жирийн бүтэн цагийн ажилчтай хүртэл хөдөлмөрийг нь мүлжиж амьдардаг байсан юм. Тухайн баримтат кинон дээр гарсан Karen Finley Thompson гэх юм эвлүүлэгчээр ажилладаг байсан бүсгүй бид бараг өхөн үхэж байсан ч хамаагүй Дэнээс илүү цагаар өхөн хатаа ажиллах хэрэгтэй байсан гэж хэлжсэн. Хэрв Дэнни хийснээс нь зүрх юм бол халагдахаас гадна дахин энэ чиглэлээр ажиллах бараг л боломжгүй болдог байсан юм байна. Ерөнхийдөө өглөө ажил нь 8 цагт эхэлж шөнө дунд хүртэл үргэлжилдэг байсан. Тэгээ хамгийн гол нь ганцхан өдөр ингээд дуусчих юм биш өдөр бүр ийм цагийн хуваараар ажилладаг байсан. Дээрээс нь 0 орох хоол идэхийг нь бараг 20 шахуу ингээд суулгадаг байсан юм байна. За гуравт нь болохоор бага насны насан туршийн хүүхдүүдийн хүлний зургийг ингээ энэ тэнд постлдог байсан. Та нар угаасаа ингээ Dan Schneider-ыг food fetishтэй гэдгийг сонсч ирсэн байх. Ямар ч тач ингээ насан туршийн хүүхдүүдийн хөлийг үргэлж телевизийн шоунуудаараа дамжуулан гаргасаар л ирсэн. Хоёрдугаарт ингээд Alexa Nicholas гэдэг Zoe 101 шоуны жүжигчин том болоод ингээ нэг подкастэнд орохдоо үүний тухай ярьсан байгаа байхгүй юу? Хөлнийхэн зургийг ингээ Дэн аваад сошиал медиа дээр постлъя. Тэгээ зургийн дарахтаа ингээ мөнгө өгье гэж хэлдэг байсан билээ. Тэгээ энэ бүсгүй болохоор тухайн үед ээжтэйсэн. Ээж нь зөвшөөрөөгүй үүнийг одоо хүүхдүүдийг sexualize хийж яана гэж үзсэн ч Дэн үүнийг үгүй штэ гэж хүлээн зөвшөөрөөгүй байдаг. За дөрөвт нь болохоор эмэгтэй ажилчдаасаа массаж хийж өгөхийг гуйдаг байсан. За үүний талаар мөн өнөөх баримтат кинон дээр оролцсон хүмүүс ам нээсэн ба мессеж бичснээр надад массаж хийгээд үг гэд бичдэг байсан байхгүй юу? Nickelodeon-ийн зохиолч Jenny Killigan тус баримтат кинонууд хэлэхдээ тэгээ нэг удаа өөрт нь ингээд массаж хийж өгөөд өөрийнх нь хийх ёстой байсан ажилласаа ингээд чөлөөлөгдөж болно гэж санал тавьсан удаа хүртэл байгаа. За тавд нь болохоор өмнө дурдсан арьс өнгөний үзэл. За арьс өнгөний үзэл болгоосаа ингээд тасардаггүй байсан. Тэгээ шоуны ихэнх жүжигчид цагаан арьс төгтүүд байхад маш ховор тохиолдолд өнгөт арьстай хүүхдүүдийг тоглоулдаг байсан. Эмэгтэй өнгөт арьстай жүжигчдийн нүрийг нэг хэтрүүлэн цагааруулж буддаг байсан бол эрэгтэй жүжигчин хүүхдүүдийг нь эвгүй дүр тоглоулдаг байсан. Одоо энэ баримтат кинон дээр гарч байгаа Brian Hearn гээд өнгөт арьстан жүжигчин тухайн үед Cookie Dealer-ийн ингээд дүр тоглосон ба энэ нь мэдээж масууруулах бодисны дийлэрийн символ гэдэг нь ойлгомжтой. 6-ад нь Janet McCurdy-гийн Trauma. Dan Schneider-ийн талаар зөрөгтэй ам нээсэн хүн бол Janet McCurdy л гарцаагүй мөн. I'm Glad My Mom Died гэдэг ном бичсэн ба тэрхүү номон дээрээ Дэнни нэрийг яг дуртаагүй байдаг ч гэсэн яг таг түүний хийсэн үйлдэлүүдийг нь бичсэн байдаг. Тухайн номон дээрээ The Creator гэх нэрээр дурдсан байсан ба үүнийг уншсан бүхий л хүмүүс тэр хүнийг Дэн гэдгийг мэдчихэв. Тинхүү Janet-ийг Nickelodeon-ээс гарах гэж байхад нь $300,000 санал болгосон ба үүний хариуд Nickelodeon-ийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэр болоод ерөөсөө амтнд ярихгүй гэдэг гэрээнд гар үсэг зурх хэрэгтэй болсон гэдэг. Гэхдээ ганцхан үүнийг Janet-д санал болгоогүй л байх. Энэ аимшигтай зүйлсийн талаар Miranda Cosgrove ердөөсөө ам нээдэггүй болохоор түүнийг магадгүй тэр гэрээнд гар үсэг зурсан байх юм фэнүүд сэжиглээд байгаа. 7-д нь болохоор насан туршийн охтуудыг sexualize хийх. За ямар ч тач насан туршийн охтууд телевизийн шоунд зориул ил задгаа хувцлуулдаг байсан гэдэг нь үнэн.
хувцлуулахаас гадна ингээ богино банзал хинтрийг нь одоо бүхий л хувцснуудыг ингээ сонгож өгдөг байсан маа. За жишээ нь ингээд юбг нь хангалттай богинохон биш байвал энийг нь хайшлаад өмсөх гээд ингээ хайчилж өмсгдөг байсан. Тэгээ бүр болоогүй хувцсны өрөөнд нь орж ирээд зургийг нь дарж болох уу гэж асуудаг байсан баа. Мөн Janet McCurdy-гийн бикинити зургийг нь хүртэл дарж байсан гэдэг. 8-нд нь болохоор эмэгтэй ажилчиддаа им хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг олгох эсвэл бага цалингаар ажиллуулах. Amanda Shaw-ны эмэгтэй зохиолчид хамгийн анхны асуудлыг гаргаж ирсэн хүмүүс байдаг. Jenny Killigan болон Christy Stratton гэх зохиолчдыг өрөөндөө сууж байхад нь орж ирсэн. Эмэгтэй хүмүүс юу н инээдтэй хошин бичиж чаддгүй штэ гэж хэлж байсан юм билээ. Дээрээс нь ингээд хоёр эмэгтэй зохиолчдоо нэг эрэгтэй ажилчны цалингийг ингээ хувааж өгдөг байсан юм билээ. Тэг үнэн нь шудраг бас. Jenny гэдэг эмэгтэй нь болохоор ингээд мэддэгдэх буюу Денис юм дээгүүр альбан тушаалтанд нь мэдэгдсэн чинь Dennis Schneider шууд Jenny рүү залгаснаа. Чаагстай ажилгүй болгоно шүү. Халан энэ төр гэх мэтэр ингээд занал хийл залгасан байт юм билээ. 9-нд дурдах байгаа зүйл бол бүр хамгийн гайгүй нэж магадгүй. Тийм л хороо ингээд огцон мууралж хашгишах ингээд бүдүүлэг зүйлсийг ингээд хүмүүс хэлдэг байсан. Энэнд нь одоо ингээд мөн л эмэгтэй хүмүүс ингээд хохирчин болдог гэсэн байгаа. Бүдүүлэг заван комментуудыг араас нь урсгаж байгаа хэрнээ юу ч болоогүй юм шиг инээж хэлдэг байсан байгаа. Тэгээ хамгийн гол нь өөдөөс нь хин ч юуж хэлж чаддгүй байсан. Учир нь бүгд л ажилласаа халагдахаас айдаг байсан. За 10-т нь болохоор Dennis Schneider-аас гадна Nicole Kidman-ийн хоёр юм ажлын талаар ярих гэж байна. Энэ хэсгийг болохоор Predators on Set гэж нэрлсэн. Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр энэ хоёр хүн бас дэнтэй дүүцгүй аимшигтэй зүйлсийг хийсэн байсан. Эхнийх нь болохоор production assistant хийдэг Jason Handy гэдэг нэртэй хүн. Дараагийнх нь болохоор dialogue coach хийдэг Brian Peck гэдэг хүмүүс байсан баа. За эхний Jason гэдэг хүн яасан бэ гэхлээр насан туршаагүй жүжигч охтуудын гэрт нь очоод одоо хамт байдаг. Дээрээс нь ингээд янз бүрийнх нь өөрсдийнх нь хувийн эд зүйлсийг ингээд цуглуулдаг. Тэгээ өөрийн ёс бус зургийг ингээд жоох охтууд руу мэйлээр явуулдаг байсан. Ерөнхийдөө ингээд pedophile хүн гэж хэлэхэд хийсдэггүй. Харин дараагийн хүн болох Brian гэх хүн нь Drake Bell гэх залуу жүжигчин одоо удаа дараа хүчээр хийсэн юм баамаа. Тэгээ Drake болохоор үүний талаар тус баримтат кинонд ингээ мөн ил болгосон юм зөрөгтэй залуу байна. Тус баримтат кинонд ярилцлага тайсны арын бичлэгүүдийг ашигласан оролцсон хүмүүсийн яриаг улмал өдөө үр дүнтэй болгож тэдний тэмцэл амжилтыг ингээ үзэгчдэд ойлгох боломжийг ингээ олгосон байсан. Гэсэн хэдий ч ингээ зарим үзэгчид энэ баримтат киноны өнгө айсыг хэтэрхий шүүмжлэлтэй эсвэл сенсацтай гэж одоо үзэж магадгүй л дээ. Тэгээ учир нь ингээ энэ салбарын ингээ зөвхөн бараан талыг нь бидэнд ингээ харуулсанд оршиж байгаа. Энэ заваа нөхөр тэгээ саяхан ингээ би юм хийгээгүйгээд ярилцлага өгсөн сурагтай байсан. Тэгээд энийг нь сонссон хүмүүс бүр улмал энэ хүнийг канселдж байгаа. Тэгээд энэ бүхнийг сонссон та бүхэн өөрсдөө дүнэлтээ хийнэ зээ. Ингээд баярлалаа баяртай дараагийн дугаараар уулзцаая. Melodic Memory